1 сая хүмүүсийн амьдрал, 1 сая хүмүүсийн хүүхдүүд, 1 сая хүмүүсийн ирээдүй, байрны зээл, хөсөл мөрөөдөл зүгээр ингээд тоф байхгүй болж байгаа. Хэрнээ ард түмэн минь ээ хогчин. Би таадын мөнгийг Зеленский рүү явууллаа. Би таадын мөнгийг халамжийн дансаар энэ Африк хүмүүст өглөө. Гэх юм бол германчууд яах юм? Босч таар харж байгаа. 20% өгөөжтэй хөрөнгө олонтын багц эсвэл бонд сонирхож байгаа юм бол манай автомата SG Capital яг тийм төрлийн хөрөнгө олонтын бүтээгдэхүүн гаргаж байгаа. Та сонирхож байгаа юм бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх мэт бүртгүүлэх линк. Нэр утасны дугаараа үлдээгээл бид нар тань руу эргээ холбогдно. За, контентээ эхэлцгээе. Friedrich Merz-ийн тухай зөндөө контент хийсэн. Нэг юм ерөөсөө яриаг байсан. Тэр юу юм бэ гэх юм бол яасан ч мундаг жүжигчин юм бэ. За. Улсаа удирч чадахгүй юм бол тийм ээ? Эдийн засгаа хөгжүүлж чадахгүй юм бол герман ард түмнээ хамгаалж чадахгүй юм бол хилээ хааж чадахгүй юм бол нийгмийн системээ явуулж чадахгүй юм бол улс төрч юу гэсэн бэ гэх юм бол жүжиглээд эхлэх ёстой. За Friedrich Merz өчтөр нэг илтгэл тавьсан. Хаана илтгэл тавьсан бэ гэх юм бол нэг еврей сум дотор илтгэл тавьсан. Еврейчүүдийн тухай, германчуудын гэмт хэргийн тухай тэгээд та нэг юм мэдэх ёстой. Тэр юу юм бэ гэх юм бол Friedrich Merz-ийн өвөө бүр маш алдартай нацист байсан шүү. За яа. Окей. За, Friedrich Merz-ийг сонсцгоо. Den Juden niemand geholfen hatte. Еврейчүүд ээж туслаагүй. Тэгээ түүх давтагдгаад байх шиг юм те. Ohne ein Festhalten an der Hoffnung auf eine positive Antwort, so schreiben Sie weiter, ohne ein Festhalten an der naiven Hilfserwartung des Kindes, wären wir doch als Menschen verloren. За. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол энүүгээр нэг хэдэн оноо цуглуулах гэжсэн баха. Гэхдээ ерөөхдөө бүтэн фейлдсэн. Яагаад вэ гэх юм бол Германы хэвлэл мэдээлэл дүүрэн Америкийн, Европын дүүрэн юу яаж байгаа юм бэ гэх юм бол энэ Бундесканцлер юу гэсэн бэ гэх юм бол Оскарын шагнал өгөх ёстой. За. Яагаад ингэ сенсацлж байгаа юм бол энэ Германы хамгийн олон уншигчтай хэвлэл мэдээлэлээр юу бичигдсэн байгаа юм бэ гэх юм бол German economy threatened by historic downturn. Герман улсын эдийн засаг түүхэнд байгаагүй хямралтай нүүр тулах гээд байна. За, юунаас болж байгаа юм бэ? Ковидос болох байгаа, дэлхийн 3 дугаар дайнаас болох байгаа, юунаас болж байгаа юм бэ гэх юм бол улс төрчлөөс болж байгаа, Европын холбооноос болж байгаа гэх мэт чинь. За, тэгээд хэдүүлээ яагаад ийм юм болж байгаа юм бэ гэх юм бол харцгаая. 2021 онд, 2022 онд эдийн засаг нь жоохон өсөлттэй байсан. 23 он хасах 0.3, 24 он хасах 0.2, 25 он хасах 0.5. Гэхдээ энэ дотор юу орог байгаа юм бэ гэх юм бол Европын холбооны Америк төлөх ёстой тариф татварын нөлөө ерөөс орог байгаа. Энэ орчих юм бол хасах 0.5 биш ээ. Энээс илүү том болно. Эндээс бас засгийн газрын илүү зарцуулж байгаа мөнгө яг гэх юм бол Герман улсын засгийн газар, Монгол улсын засгийн газартай айгүй адилхан. Эдийн засаг жоохон хямраад ирэхээр мөнгө хэвлдэг засгийн газрын ажилтан цалин орлогыг нэмдэг гэх мэт шүү. Гэхдээ хувийн хвшил яг жигнэс юм бүтээдэг, юм үүсгдэг. Үнц нь үйлдвэрлэлийн шугамар, үйлчлэгийн шугамар гаргаж ирдэг. Тэр хувийн хвшил эдийн засаг будаа болж байгаа. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрэнгүй мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор линкэн дээрээ дараарай. За одоо контент дээр үргэлжлүүлье. За
Тэ 8 сарын 26-нд энэ постлогдсон German industry sheds almost 250,000 jobs. 250,000 ажлын байр зуны улирлаар 250,000 ажлын байр зүгээр төсөөлж дархан Эрдэнэт хот хоёулаа нийлүүлээд бараг тийм тоо гарч ирэх үү. 100. Монголын зүгээр нэг Улаанбаатар хотын нэг бүтэн дүүрэг тий зүгээр ажлын байргүй болно гэж төсөөлчих заа. За энэний цаана дахиад 250,000 өрх байгаа. Тий хүүхдүүд байгаа. Төрийн үйлчлэгээ байгаа. Татвар төлөлт байгаа. Төрийн янз бүрийн багш нар ингээ юун зөндөө юмнууд байгаа. Байхгүй. За Volkswagen, Porsche цомгтол хийж байгаа. За нэмээд Герман улсын засгийн газрын арга хэмжээ яг юу юм бэ гэх юм бол за цахилгааны өртгөө бууруулъя. Гэхдээ цахилгааны өртгөө бууруулах байгаа заяа. Юу хийж байгаа юм бэ гэх юм бол цахилгаан хэрэгэлдэг өрхүүдэд татаас мөнгө өгч байгаа. Юу гэсэн юм бэ гэх юм бол цахилгаан нефт, газ, маазан дээрээ энэ Германы засгийн газар асар их татвар авдаг заяа. Бензин, дизелийн үнд аимшигтай цахилгааны үнд өртөг амар өндөртэй. Тодорхой хэмжээнд яагаад Герман цахилгаан эрчим хүчтэй мөнтэй байгаа юм бэ гэх юм бол татвар амар өндөртэй. За тэгээд засгийн газар өөрөө татвараа багасгахгүй заяа. Юу хийж байгаа юм бэ гэх юм бол өөр татварын орлогоосоо ард түмэнд мөнгө өгч байгаа. Окей? За өрхүүдэд хувийн хвшил бизнесүүд нь хамаагүй. Тэ? Германы улс төрчлөд тэр хувийн хвшил бүр ямар ч хамаагүй болцсон байгаа. Тэ? Цахилгааны өртгөө бууруулах байгаа юм чи. За тэгээд хариуд нь юу болж байгаа юм бэ гэх юм бол German industrial output lowest since pandemic, exports exceed forecast. Германы эдийн засаг тэ бараг ковидын түвшинд очсон байгаа. Хямрална. За Ford компани 1000 ажлын байр, Porsche компани сая 1900. За дахиад окей. Өнгөрсөн 6-7 хоног. За 100-250 мянган ажлын байр байхгүй болсон. За яа. Солиотой. Окей. Зүгээр төсөөлчих заяа 250 мянга. За нэмээд өнгөрсөн 6-7 хоногийн хугацаанд сар хагасын хугацаанд заяа. Герман улс дахиад 125 мянган үйлдвэрлэл тэг хүнд үйлдвэрлэлийн ажлын байр байхгүй болсон. Industrial jobs байхгүй. За. Зүгээр Америкийн төвшинлөө хөргүүлэх байсан бол заяа. Тэ хүн ам илүү өндөр л доо. Ойролцоогоос 300 мянган ажлын байр алга болно гэсэн үг. Ерөнхийдөө хямрал алидийн амар хүнд байх үедээ Америкийн эдийн засагт 300 мянгаас 500 мянган ажлын байр алга болдог байхгүй юу? За. Тэгээ Германд яг ийм болж байгаа. Одоо бүр ингээд бүр disaster болж байгаа. За. Тэгээ Volkswagen 35 мянган ажлын байр, Mercedes-Benz өнгөрсөн 12 сарын хугацаанд шүү. Mercedes-Benz 40 мянга, Audi 7500, Ford 2900, Daimler Truck одоо Mercedes-Benz-ийн ачааны машины хэлтээс 5000, ZF Group одоо автомашины ханган нийлүүлэгч 14000, Bosch Continental, Schaeffler угаалгын машин, цахилгаан бараа, автомашины ханган нийлүүлэлт 7000. Нийтдээ 111,400 өнгөрсөн жилийн дотор энэ нөгөө томоохон компаниуд шүү заяа. За, дангийн үйлдвэрлэл 11,000. Герман улсын төмөр зам 30,000. Герман улсын төмөр замын cargo одоо нөгөө тээвэр зүйд компани 5,000. Германы шуудан 8,000. Германы Commerzbank бас нэлээд томоохон банк 3,900. Германы технологийн компани SAP одоо Германы Oracle компани гэх юм уу да. Тэ 3,500. Тэгээд жижиг компани, тэ дунд зэргийн компани бид нар ингээд жидүү мэдүү ингээд ярьдаг бодоолж байгаа. Окей. Тэгээд энэ төлөвлөгөө хасах 0.5 худлаа болно заяа. 1-2% дээр агшна. За тэ ерөөдөө 2 дахь үйлрэлтээ 0.3%-аар агшсан, эхний үйлрэлтээ бас агшсан, 3 дахь үйлрэлтээ дахиад агшин. За тэгээ Германы эдийн засаг тийм авирч чухал юм уу? Идрота Германы эдийн засаг жоохон хямарсан ч яадаг юм бэ? Үгүй ээ. Герман улсын эдийн засгийг заяа. Энэ Норвеги улс, Швед улс, Финланд, Эстон, Латвия, Литвания, Беларус, Польш, Чех, Словак, Австри, Унгар, Словен, Хорват,
Bosnia Herzegovina, Montenegro, Albania, Kosovo, Macedonia, Bulgaria, Romania, Унгарыг бүгдийг нэмээд заяа. Бүгдийг нэмээд Герман улстай адилхан гэсэн. За энэ бүгдээрээ цэнхэр өнгөтэй улсуудыг бүгдийг нийлүүлээд окей. Герман улстай ижлэлийн түвшинд очиж байгаа хэрэг. Герман улсын эдийн засаг тийм том. Одоо бодоолж эхэлж байгаа. Яад их мэдрэл муудаа улс төрч. За тэгээд энэ сонирхолтой статистик заяа. 2019 оны 3 дугаар улирлаас харьцуулахад Герман улсын эдийн засаг яасан бэ? Окей. Одоо энэ хэдэн жилийн өмнө юм бэ? 6 жилийн өмнө. 6 жилийн өмнөөс Герман улсын эдийн засаг өнөөдөр харьцуулах юм бол агшсан. 0.3%-аараа агшсан. Окей. Тийм амар хүнд байдал орсон байна. Герман улсын эдийн засаг өнгөрсөн 6 жилийн хугацаанд өсөөгүй. Окей. Монголд энийг төсөөлчих заяа. 6 жил юу ч болохгүй. Яармагч нь байр баригдахгүй. Тэ? Зам мам ингээ иш тишээ явахгүй. Төмөр зам хөгжихгүй. Эрдэнэт уурхаа томрохгүй. Оюут толгой гүний уурхаа байхгүй. Нүүрс нэмж гарахгүй. Юу ч байхгүй. Цахилгаан станц баригдахгүй. Зүгээр 6 жил зөв гацсан байдалтай. Окей. За Финланд ерөөхдөө бас яг адилхан. Гэхдээ та харж байгаа юм бол Европын эдийн засгийн ноён нуруу ямар улсын бэ гэх юм бол Герман улс байхгүй юу? За тэгээд ингээ яг бодтой ингээд харах юм бол те energy consumer янз бүрийн юм Герман улсын эдийн засаг яг яаж байгаа юм бэ? 2015 онтой ингээ харьцуулах юм бол те бүх юм ингээд муу те энэ ковид пандемик байна. Тэрнээс хойш хогийн савлал явж байгаа. За энэ юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол ажилгүйдлийн төвшин хэр өсөж байгаа юм бэ? Ковидын ажилгүйдлийн төвшин баг өсөөгүй заяа. Та харж байгаа юм бол тий. Ковидын үеэр Германы эдийн засаг ерөөсө баг ханаа төрөхгүйгээр ингэ давцсан байгаа байхгүй юу? 2008-9 оны ажлын байрны одоо тий хасах дүн шалахгүй байгаа ч тий. За Euro crisis тий энэ байна. За .com bubble энэ байна заяа. Энэ юу юм бэ гэх юм бол нөгөө Совет холбоо яасныхан дараа ингээд нэлийн өссөн л тоо. Гэхдээ одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ 2023 оноос ахуулаад юутай зэрэгцээд байгаа юм бэ гэх юм бол энэ газ хоолоогоо бөмбөгдөөд Америкийн эдийн засгийн боол болоод өөрийнхөө тусгаар тогтнолоо ингээ хаяад юу болж байгаа юм бэ гэх юм бол баг түүхэнд Германы эдийн засаг анх удаа заяа 24 сар дараалан заяа ажлын байргүй хүмүүсийн тоо өсөлттэй байгаа. 24 сар дараалалаараа хүмүүс одоо ажлын байргүй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ? Эдийн засаг нь зүгээр байхгүй болж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээ энэ юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол энэ Европын нийт эдийн засаг хэр том юм бэ? Нөгөө purchasing power parity гараа үзүүлсэн байгаа. Ерөнхийдөө худалдаа авах чадвар ханшны ялгааг цэвэршүүлээд үзүүлж байгаа. Тэгээд дөнгөж сайхан өнгөрсөн жил юу болсон бэ гэх юм бол Оросын эдийн засаг on a PPP basis шүү. Document нэрээ идрата Германы эдийн засаг Оросынхаас ингээ угаа purchasing power parity based заяа. Оросын эдийн засаг өнгөрсөн жил Германы эдийн засаг гүйцэтгэсэн. Окей. За тэгээ энэ ингээ агшаал байгаа. Франц эдийн засаг хог болоо л байгаа. Италих бас муу, Испаних бас муу. Англи улс таад бүгд мэдж байгаа. Тэгээ Керстамерыг барьсан юм зүгээр ингээ дампуурчдаг. За UK будаа, Герман будаа, Франц будаа, Итали будаа. Тэгээ Европ яхаар байгаа. Тэтгэврийн хэмжээ нэмэгдээл байгаа. Ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Эрчим хүчний үн нэмэгдэж байгаа. Инфляц нэмэгдэж байгаа. Татвар нэмэгдэж байгаа. Хар арьстай, бор арьстай, хүчингийн хэрэг яадаг хүмүүс нэмэгдэж байгаа. Тэгээ биелөө энэ хөөрхий германчуудыг өрөвдөд байна. Бас одоо юу яриад эхэлсэн бэ гэх юм бол энийг хараарай заяа. Тэ? Энэ бүр хуучны мэдээлэл заяа. Энэ одоо буцаага гарч ирэх чинь. Окей? Энэ буцаагаад ирэх чинь. Энэ өмнөх хямрал дээр яригдчихсэн зүйлс. Заяа. Тэтгэврийн нас ингээ өсөөл явж байгаа. Яг гоо ганц нэг авах юм байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол барууны эдийн засгуудын дунд Герман улс хамгийн аимшигтай нөө. Үгүй.
Окей. Барууны эдийн засгийн хувьд хамгийн мян тий аль улсын бэ гэх юм бол Канада улс. Та харж байгаа бол Америк улсын тий тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн хөрөнгө оолт ингээ Америк ингээ өсөөл явж байгаа одоо 1980 онтой харьцуулах юм бол Америк баг нэг нуурцсан байгаа. Канада юу болсон бэ гэх юм бол үйлдвэрлэл тийшээ хөрөнгө оолт хүнд үйлдвэрлэлийн хөрөнгө оолт бүр ингээд 1980 онтой харьцах юм бол бууралттай явж байгаа. Тэгээ Канада бас юугаараа тэргүүлж байгаа юм бэ гэх юм бол энэ солиотой график аацсан таад нэг харж байна уу? Жохон зум ин хийчээрэй заяа. Би энд юу зүйлж байгаа юм бэ гэх юм бол тэ цагаачдын урсгал Канада улс руу тэргөөрөө бас ингээд дэлхийгээрээ тэргүүлж байгаа. Тэгээ амар солиотой юм юу юм бэ гэх юм бол 2020 оноос ахуулаад Канада улсын хүн ам баг 10 хэдэн хувиар өссөн. Тэр өсөлт нь яг юу юм бэ гэх юм бол Энэтхэг, Бангладеш, Пакистан гэх мэт шин хүмүүсээр бүрч байгаа. За, тэгээ Friedrich Merz шагнал үгүй, баяр хүргэе. Тэ ажилдаа орсон дээр юм биш үү? Дандаа Украин руу яваад Зеленскийтэй гар бараа явснаас илүү ажлын байр дээр төвлөрсөн дээр юм биш үү? Яг гэх юм бол миний өгшөө чи Герман улсын гүйцэтгэх захирал юм уу? Тэ? Эсвэл зүгээр энэ хаасан жүжигч юм уу? Би яг сайн ойлгохгүй. Тэ? Герман хүмүүс удахгүй бас англи улс болсон шиг томоохон жигсаал эхлэх байхаа. Тэгээ энэ Европ ерөөхдөө тесрэхэд тун ойрхон байгаа ч тэ төсөл үзтэй 250 мянган ажлын байр, 100 мянган ажлын байр. Удахгүй бүтэн 1 сая ажлын байр алга болчихсон заяа. 1 сая хүмүүсийн амьдрал, 1 сая хүмүүсийн хүүхдүүд, 1 сая хүмүүсийн ирээдүй, байрны зээл, тэ хөсөл мөрөөдөл зүгээр ингээд тоф байхгүй болж байгаа. Хэрнээ ард түмэн минь хогчин. Би таадын мөнгийг Зеленский руу явууллаа. Би таадын мөнгийг халамжийн дансаар энэ Африк хүмүүст өглөө. Гэх юм бол германчууд яах юм? Босч л таар харж байгаа. Удахгүй. Тун удахгүй.